Зохиолыг бичсэн Б. Наранзуул. Зохиолыг уншсан Батуулдын Очир. Зохиолыг уншсан Аами. Бэлзэг зохиолын төгсгөлийн 3 дугаар бүлэг Бэлзгийг устгах. Энэхүү зохиолын бүтэн хувилбар Mbook аппликейшн болон Mbook вебсайтад орлоо. Нэгэн жиг дүндэртэй өнгөнч саарлаар ижилсэн шавар тагзнуудын дунд байх жижигхэн байшинд хүн сулгүй удсан нь гаднаасаа хэлт харагдана. Дүрсгүй хүүхдүүдийн шидсэн чулуунд оногдож хагарсан жижиг дугуй цонх нь чороо тоосонд халтартан цаадах зүйл нь нэвт харагдахааргүй болсон байх бөгөөд эрэгт дуртай хэн нэгэн цонхны жижиг хагарсан хэсгээр дотог шөнгийн ажваас мөн л тоосонд дарагдаж муудсан цөөн хідэн тавилга үзэгдэх буй за. Хавь орийн хүмүүс уг байшинд сүнс чөтгөр шүглсэн гэж ярилцсан хажуугаар нь зөрөгтөн нүд буруулан хурдхан шиг л өнгөрдөг болоод уджээ. Энэ байшинд амьдардаг байсан ганц бие бүсгүй хайртай залуугаан өөрийн гараар хөнөөгөөд өөрөө таацнаасаа боомж өгснийг мэдэх хүн цөн хидэж эзэмгүй байшингийн дотроос үүр цүрээр шанц хөгжмийн аялгаунд бүсгүй хүний дуулах чимээг сонссон гэх хүн олонтой. Тиймээс ч сүнс чөтгөртэй гих яриа ам дамжин яригцаар уг байшинд аж төрөх зоригтой хүн гарч ирэхгүй байсаар өдийг хүрсэн бэлээ. Нэг их бороо цутгасан намрын хүйтэн өглөө цэргийн бор ногоон 69 шавар шалбааг цацруулан хурдтай давхсаар бидний ичнэ танил болсон эзэнгүй байшингийн өмнө ирж зогсов. Машинаас боржор шар үстэй бүсгүй бууж чөхөр дэлгэн бариад ийш тийш сониучрхан харж зогсох зур цэрэг хувцастай хоёр залуу чамдан савтай зүйлсийг байшин руу зөөж эхэллээ. Шөнжин орсон борооноос болоод гудамжинд нэгч хүнгүй эл хөл. Зэргэлдээ хашааны хөгшин эмгэн л хэрэгт дурлан дээл нүмерч гарч ирээд тэднийг харан зогсоно. Гэрэлтсэн цэнхэр нүдтэй залуухан бүсгүй эмгэнийг олж хармагц ээлдгээр инэмсэглэн толгой дохиход өнөөх эмгэн ичсэн үү яасан бушуухан хашааруугаан орж хаалгаан дан хийтэл хаав. Гэрлүүгэн майжгнан алхах зураан муу сайн орос фятлууд эмэн үгэлэх нь орос хүмүүст их л дургүй бололтой. Шүхэртэй бүсгүй харин нүүрэн дэх баяр баясгалан хадгалсан хэвээр аж төрөх гэж буй байшин руугаан орлоо. Элина гэх энэ орос бүсгүй анх удаа Монгол улсад ирж байгаа ажээ. Ирэх хэрэгтэй бүр Монгол залуугийн гэргий болон энэ улсад аж төрөх гэж байгаа билээ. Түүний сүйд хархуу тамиран гадаад яманд алба хашдаг нэгэн Орос руу байнга томилолтоор явдаг тэрээр Элинатай танилцсан өдрөө л ухаангүй дурлсан бөгөөд эр хүнийхэн 13 михийг ашиглан араас нь уйггүй гүсээр эхнэрэн болгож эх орондоо авчирч чадсан хажигуу. Өөрийн гисэн тогтсон орон байргүй байсан түнд улсаас шинэ байр өгөхөөр амлсан хэдий ч тэр болтол энэ хуучин байшинд амьдрахыг санал болгож залуу хоосч хамтал байвал хаанч явах үгээд нүүжирж буй нэ. Оросын дундаж амьдралтай гэр бүлээс гаралтай Елена байшинг хуучирч муудсан гэж голсонгүй. Нүүж ормогцоол цэмцээтэл цэвэрлэн чороо тоосыг нь угааж арчин төвхнөө давлаа. Өөрөө угаас сувилагч мэрэгжилтэй учир цэвэрч нэмбай ажилсаг гэж жигтэйхэн болохоор хоёр өрөө бүхий жижиг байшинг цэвэрлэж ядаад байх юм байсангүй. Өрөөнд байсан хуучин тавилгануудаас Элинад хамгийн их таалагдсан нь тун ховорт тооцогдох дугуй толтой ингэсэгний ширээ байлаа. Толийг нь гялтайтал угааж арчаад урд нь өөрийн цөөн хідэн будаг шунхаан өрж тавиад тунч сэтгэл хангалуун өөрийгөө толдон баясаж суухтан яг ард нь буй орон дээрээс хэн нэгэн ширтээд байх шиг мэдрэмж төрж сэрдэхийн эргэн харвал мэдээж тэнд хэнч байсангүй. Угаасаа сүнс чөтгөрт итгэдэггүй нэгэн болохоор өөрийгөө шоолон инээгээд өнгөрчээ. Шалнаас 3 гаруй зайтай хийгдсэн энэ нүсэр том модон орны доод талыг л цэвэрлэж чадалгүй орхисон дон сэтгэл дундуурхан байлаа. Оройн нь дамиран ажилласаа ирж Элинаг цэргийн эмнэлэгт цовлогчоор ажиллах болсон тухай баярт мэдээг дуулгалаа. Хоёул баяраа тэмдэглэн хамттай хоол зоглож хатуухан дарснаас хэдэн хундгийг тогтоогоод хэн хинэн хүсэмжилсэн сэтгэл нэн их тул орондоо яран орцоолоо. Гадаа харанхуй болсон тул ширээн дээрх керосин дэнэл өрөөг бүдэг гэрэлтүүлэх нь залуу хосын жаргалын ажилд аятайхан орчин бүрдүүлэх шиг. Дамиран хамаг хувцаан тайчин хаяхад булчин шүрмэс болсон хөрслөг бор бие нь нүд булаан тачаангуй харагдана.
Бүсгүй ч эр нөхрөө хүлээсэнгүй өөрөө хувцаан уралдан тайлж зэрэг шахуу нүцгэрв. Дэнгийн гэрэлд түүний гуайлаг биеийг харан алмарсан залуугийн нүд нь гялалцаж аажуухан ойрцоор зөөлөн элбэн таалж үнсэн эрхлүүлж эхэллээ. Бүсгүйн үтрэнээс дуран шингэн асгаран зөөлөн гиншиж нүдэн тас анжээ. Тунч удалгүй тэсгэ байсан залуугийн гантайтал хөвчөрсөн эргэтэн бүсгүйн бие рүү түрэмгийлэн ороод ирлээ. Нүцгэн бисийн хаврилдаг чимээтэй хамт бүсгүйн гянах эр хүний уйглах дуун хосолж эзэмгүй удсан байшин ам орох мэтэл болов. Орны өөдөөс харсан дугуй талин дотроос жихүүц төрүүлэм хавхар хоснууд залуу хосын үүлэн борооны ажлыг шуналтаяа ширтэн бөөг хэнэн анзаарсангүй. Харин бал бормыг хамтлан амсаж хамаг хөлсөөн урсгасан хоёр бисийн тэврэн гүн нойронд дарагдлаа. Тэр шөнө хинхэнийхэн зүүдэнд шанц хөгжим тоглон нулимс туслуулж суух уртхар үстэй гуайлаг бүсгүй орж ирсэн ч өглөө болоход хоёул тэр зүйдээ мартаж орхисон байлаа. Элина шинэ ажилдаа орж завгүй өдрүүд үргэлжлэн залуу хос хариу бүрийгээр л гэртэн уулзалтан эргэлж нялуурна. Эргэн тойрны айлууд тэдэнтэй таархаараа булгаанууд хаялан жигжуг хийхэн төвөгтэй. Сүнстэй байшинд залуу хос нүүж ирсэн гин. Эхнэр нь аюулын хөөрхөн орс хүүхэн байна билээ. Удахгүй ямар байшинд орсноо мэдээд нүүх бах та. Гэсэн яриа мерсэр сонсогдох нь энэ үхэнд. Харин байшингийн шинэ эздэд бол эхний шөнийн зүүднээс өөр мэдэгдэхүйц хачин зүйл тохиолдохгүй амар чимэр өдөр хоногуд өнгөрсөөр. Анхны цаас хаялсан өглөө гадаад үнсгэр дулаахан байх бөгөөд байшин дотор баг зэрэг сэрүүхэн байхажээ. Дамиран эртлэн боосч пэшинген галлаад өнөөдөр амарч байгаа нам утаж буй үцгэлэн технэрийн духан дээр нь үнсээд гентийн бэлэг болгож авсан сувдан эмэг бүхий жижиг хайрцгийг дэрнийх нь хажууд тавьчихад ажилдаан яаран гарлаа. Нойроо хантал унтсан бүсгүйг сэрхэд байшин нь аль хэдийнэ дулаахан болсон байх тул таатаяа сүнэсээр өндимэгц дэрний хажууд байх жижигхэн хайрцагтай зүйлийг олж хараад өөрийн ирэхгүй нүүрэнд нь Мишель тодроод ирэв. Дусал нулимс шиг хэлбэртэй жижигхэн сувдан эмэг яг л түн зориулагдсан мэт даруухан мөртөө чамин идаажээ. Бүсгүй жаргалтаяа дуу аялсаар толны өмнө очин суугаад чинхэн эмгэн чихэндэн зүүх гэтэл нэг нь өрөөсөн гараас нь мултран бөмбөрөөд орон доогуур орчхон тэр. Шалан дээр өвдөглөн толгоогоон баргал газар наах шахуу тонгоогоод нэг гараа орон доогуур явуулан тэмтгчсээр таарсан зүйлийг татан гаргаж ирвэс тунч чамин хийцтэй гойхон бэлзэг байв. Элина шинхэн олзноосоо нүдэн салгаж чадахгүй мэлрэн хуруундаа зүүж үзвэл захиалсан мэт таархаагаад сүмбэн хуруунд нь зохиж байна гэж банилээ. Нөгөө сувдан эмэгний өрөөсөнгч таг мартаж орхилоо. Шөнийн ээлжинд ажиллаж нойр дутуухан хонсон Элинаг гэртэн ирэхэд нөхөр нь аль хэдийнэ ажилдаан явсан байв. Бүсгүй жаахан юм идчихээд орондоо орохын өмнө толныхон урд очиж шургуулганаасаа хайртай бэлцгэн гаргаж ирэн хуруундаа зүгээд гараа дээр өргөн бахархангүй харлаа. Ажил дээр бөгж энтрэн зүүж болохгүй тул гэртэн орхихоос өөр аргагүй байдаг аж. Гоёмсог бэлцгэн гялтганан солонгороод нүд булаам харагдана. Гэнэт дэрэгдээс нь хятансан муухай хоолоо гарчаа. Миний бэлцгийг үлдээгээд жирийн тонол. Гэгтүүн сонсогдоход цочсон бүсгүй огл харин босоод ийштэйш харвал толин дотроос зэгэл саарал царайтай сэгсгэр хар үстэй чөтгөр шулам шиг зүйл өөр рүү нь үзлийн мухагаар ширтэж байхан тэр. Элина хойш ухрангаан бэлзэг зүүсэн гараан ардаа нуугаад "Энд чи миний бэлзэг, миний гэр орон. Чи харин өөрөө зайл." хэмээн хашгирав. Өнөөх сүгс үдэр шиг зүйл муухай тачхнан инээснэн гэнэт угсхийн толноос гарч ирээд яах ихийн зургүй бүсгүйн дээрээс нэвсэтэл дараад унчихлаа. Цэл хүйтэн ясан хуруунуудаараа бүсгүйн хоолойг боомлон шаханган "Миний бэлцэг зөвхөн минийх." хэмээн үгэлэхэд амнаас нь огуудад сутгам өмхий үнэр сэнгэнэ. Элина байдгаараа тэмцэлдэн сарвалзавч түүнийг дийлгшин жалах. Хоолой нь улам шахагдан амьсгалан давчтаж нүд нь бүлт үсрэхнүү гэлтэй томорчээ. Дээрээс нь даран боомлох энэ чөтгөрийн
Гар нүрийг самардах бүрийд арьс махан зулгаран унах нь аимшигтай. Бүсгүй чадал барагдаж ухаан алдрах мөчөд. Миний хонгор сэрээрээ. Элина. Гэх эрхүүний хоолой бүгдхэн сонсогдох шиг болов. Муу ёрын зүуднээс арай гэж сэрсэн Элина өсөндөн нэвтнорж дагжин чичрэн. Дамиран эхнэрийн тэврээд тайтгаруулахыг хичээн толгойг нь илж үнссээр байлаа. Чухам юу зүудэлсэн болоод ингэж их айсныг нь асуусан хэдий ч бүсгүй юу ч хэлсэнгүй. Нөхрийнхөө халуун тэврэлтэнд тайтгарсан Элина удалгүй гүн нойронд дарагдаж дахин ямар нэг муухай зүйл зүудэлсэнгүй. Маргааш нь өнөөх зүйдэн бүдэг бадаг сансан хэвээр байсан тул тэхээс тэг гэсэн шиг бэлзгэн зүгээд толь руу ширтэн баахан суусан ч ямар нэгэн зүйл болсонгүй. Зүудэндээ итгэж ингээд сууж байгаа өөрийгөө шоолон босоод цааш алхахад үл үзэгдэгч үзэн ядалт дүүрэн хоснууд нуруунаас нь ширтэн хоцорвоо. Зэргийн Батлан хамгаалах газрын гадаад хэргийн яамны дарга хошууч генерал Ёндангийн залуухан эхнэр Бурма гэгч бүсгүй төрсөн өдрийн баярт урагдсан Дамиран Элина хоёр хувцас хунараан яруухан өмсөд гэрээсээ гарцгаалаа. Нэг их гойж ходоод байдаггүй Элина өчигдөрхөн худалдаж авсан загварлаг дайшинзан өмсөж нүүр аман будсан нь шал танихгүй хүн шиг л харагдана. Гадуур барагтай л зүүж гарч амжаагүй нандин бэлзгэж уруундаа зүүхээ мартсангүй. Угийн хөөрхөн дээрэн ингээд гойж ходчхоор ёстой л үлгэрт гардаг дагин шиг харагдах тул Дамиран эхнэрээсээ харц салгаж чадахгүй байлаа. Төрсөн өдрийн үдшилтэд ирсэн зочид ихэнх нь дээд албан тушаалын баян чинэлэг хүмүүс байхажээ. Даруухан Монгол эртээ сугдалдан орж ирсэн уулын согоо шиг үсгэлэн дорс бүсгүй хүн бүрийн харцыг булан олны анхаарлын төвд аль хэдийнэ оржээ. Бүсгүйчүүд атаргалын харц шидлэн хоорондоо шивэр авир хийх бөгөөд эрчүүд улаан цайм увайгүй гөлрөх нь инээдтэй. Дамиран анх удаа л бусад эрсийн өлөн харцнаас өөрийн бүсгүйг харамлах сэтгэл төрж тавгуйтан байж ядав. Энд байгаа хүмүүсээс хамгийн эрх мэдэлтэй Ёндан хүртэл өөрийн залуу эхнэрийн хажуудаа байгааг умартан Элинатай танилцахдаа гарыг нь удаан гихч нь үнсээд авчээ. Бусад дарга цэргүүд ч Дамирангийн эхнэртэй танилцах нэрийдлэр бүсгүй гоёмсог бэлзэг зүүсэн туйхан цагаан гарыг шуналтай үнсэж гоо сайхныг нь магтсан сайхан үгсийг харамгүй харилсаар буйн Дамиранд тунч таагүй байлаа. Харин энэ бүхэн Элинад таалагдсан нь хачирхалтай. Бүх эрсийн харцыг булааж хүүхнүүдийн атаж өтөө хөдөлгөн ингэж олны анхаарлын төвд ганцаараа ноёлох нь зөвлөшгүй таашаа мэдрэмжийг түнд төрүүлжээ. Эгэл даруй байхыг эрхмэлдэг байсан энэ хөөрхөн бүсгүйн оюун бодол яагаад ингэж өөрчлөгдсөн нь гурвандаа зүүсэн өнөөх гайт бэлзгнээс болж байна ойлгомжтой буйцаа. Үдэшлэг эд дундаан өрнөж халамтсан хүмүүс дуулж бүжиглэн дуу чимээ ихсжээ. Элинаг бүжгэн дүүрэх эрчүүдийн цуваа тасрахгүй, Дамиран ч улаан цайм уурлаад байх аргагүй тул Дэмэл дотроо бачимдан өөр ирийн гараас атхан инээд алдсаар бүжиглэх эхнэрээсэн харц салгаж чадахгүйсэн. Нилээн халамтсан Ёндан генерал Элинагийн нуруу бүсэлхийг гараараа орон чанга тэрвэрч бүсгүйг бүхэлд нь биедээ наагаад хөгжмийн аясаар найгах зураан. Та үнэхээр үсгэлэнтэй гоо бүсгүй юм. Би өмнө нь ийм сайхан хүүхэн үзэж явсангүй. Ихэмэн бялдуучалахад Элина жумалзан инээд алдаж. Яалаа гэдээ таны эхнэрч бас залуухан хөөрхөн бүсгүй байна шүү дээ. Гэд дэргүр сормоос том давхраатай алагнуудаа тормолзуулах нь мань эрийн зүрхийг гжигдэшгэл болно. Чиний жигчээ хуруундж хүрэх бүсгүй өнөөдөр энд алгадаа хонгор минь. Чил намайг гээд ирэх юм бол би Бурмад зориулдгаас ч илүү чамд өгч чадан шүү дээ. Энэ муу хүүхнийг бол чамаар солихдоо тун дуртай байх болно. Гэж хэлэхдээ тавиралтай уламж лавшруулан шахаж чихийг нь халуун амьсгалаараа эрвгнүүлэн бараг л үнсээ тавлаа. Дэднийг ажиглан суусан Дамиран яаж чадахгүй гараан атгалан хөмхийгөө зуух нь өрөвдөлтэй. Ашгүй нөхрөө хармалсан Бурма цаанаас ирж тэр хоёрыг салгахад дар сууж баахан бүжиглээд халууцсан хацар нулаа бутарсан Элина жаахан амс хийхээр нөхрийнхөө дэргэд сая нэг ирлээ. Дамиран ч уухантаас түүнийг татан чихэнд нь хошуугаа нааж.
Одоо гэртээ харьяа хонгор минь. Шүн дунд болчихлоо шүү дээ. Гэхэд Элена дургүйхэн толгой дохиод босцгоо. Хүйт даасан тарчигхан байшиндаан орж ирэхдээ Эленагийн уур өөрийн ирэхгүй төрөөд болсонгүй. Ёндангийн тансаг байр эхнэрийнх нь өмсөж зүүсэн үнэтэй хувцас, гоёл чимэглэл одоо ч нүдэнд нь харагдаж атаархал төрүүлээд байх шиг. Анхудаа энэ амьдралаа эр нөхрөө голох мэдрэмж дотрыг нь самардан. Би ийм сайхан өсгөө ээж ингэж амьдрах гэж үү? Хэмээн боцоор хувцас хунараан тайлж шидчгээд орондоо орон буруу хараад хэвтчихв. Дамирын цаад өрөөнд гал түлэн пижигнэж байсан нь төдөлдөлгүй орж ирээд хувцаан тайлах зуураа. Муусан ирчүүдч миний сайхан эхнэрийг булаацалтаад сүйд болж байна шүү. Чамаагаан тэврээд бүжиглэж боломж олдсонгүй. Гэд цагаахнаар инэмсгэлэхэд Элена хариу дуурсангүй. Дамирын хөнжилтөөн шурган эхнэрийнхэн араас халуун биеэрээ төөнн тэвэрч чимэн унтчихсан юм уу? Гэд хүзүүг нь инхрилэн үнсгэд Элена дургуйтсан тохоогоорон явраад Цаашаа байгаач дээ. Төвхтэй юм бэ. Би унтаж амармаар байна. Хэмээн уцаарлангуй хэлэхэд Дамирын гайхаж бандсандан түүнээс холдон буруу харж хэвтлээ. Байнгал түнд тэврүүлж унтах дуртай байсан эхнэр нь ингэж төвөгшөөснөөр барахгүй их л ууртай хүйтэн үгс чулууцсан нь мань нэрийг цочирдуулж орхижээ. Надад ууралчихсан болов. Би юуг буруу хийлээ? Гэх мэтээр гайхшран эргэцүүлж байхад нөгөө талд Элена харин Ёндан генералын хэлсэн үгсийг дахин бодож байсан нь тунчиг эмгэнэлтэй. Ёндан генерал өрөөндөө орж ирээд даргар захтай хүнд пальтоогоо тайлан өлгөх зуран ямар нэгэн зүйлийн талаар их л нухацтай бодож буй бололтой өтгөн хөмсгөн тас зангидсан тунч сүртэй харагдана. Өлгүүрийн дэргэд байх толинд өөрийгөө нэг харснаа бас л цагаан ус гараад ирчихэж. Хэмээн амандаа бувтнаад ширээ рүү зүглэв. Өдгөө 40 насыг хол гарч яваа тэрээр хүн бүхэнд цагийн аясаар тохиодог үс цайрах, үе мөч муудах гэдэл хөгшрөлтийн үйл явцад тунч дургүй, эвлэрхий хүсдэггүй нэгэн. Тэмдээч аль бийцэн гэсэн эмтанг гадаад дотоодоос олж хэрэглэхийн сацуу залуу ихнэртэй байвал өөрөө ч залуужна гэж итгэдэг болохоор 3 удаа авайл гэргийг нь солиод амжсан билээ. Одоо хамт амьдарч байгаа бурмаа гих 30 дөнгөж хурч яваа бүсгүйтэй дэр нэгтгэхэд 2 жилийн нүрийг үзэж буй. Бурмаа хэдий зүс царай биеха сайтайч ааш зан нь тунч бэрх эмхтэй. Ёндан үргэлж хардаж сэрдэн хэрүүлхийх нь сүүлийн үед хэрээс хэтэрсэн тул залхсан эр түүнээс салахаар төлөвлөж байсан ажээ. Гэтэл өнөө өглөө бурмаа нөхөртөө жирэмсэн болсон гэдэг санаанд оромгүй гинтийн мэдээ дуулгаснаар одоо тэр хөмсөг зангируулан бодолд автсан нь энэ. Одоо ингэж ааш авиран дийлдэхгүй байгаа юм чинь миний хүүхдийг гаргачихвал бүр толгой дээр гарахаас сийхгүй шулам да. Уг нь би өөрөө Орос руу дагуулж явсан байж жирэмсний ерөндөг тариулсан байхад яагаад жирэмсэн болчихдөг байна? Эсвэл намайг өөрөөс нь салах гэж байгаа гадарлаад жүжиг зохиож байна уу? За юутай ч хэсэгтэн ажиглаж байгаад хамт эмчэд үзүүлж үнэн худлыг нь шалгана гайгүй. Тэр үнэхээр би давхар болсон байвал тэр хүүхдийг аль болох хурдан үгүй хийх хэрэгтэй. Үлдсэн насаа нэг шулмын харцан дор өнгөрөнч гэж байхгүй шүү. Хэмээн бодож суутал хаалга тогшох дуулдав. Ёндан хоолойгоо засаад орж болно. Хэмээн чанга хэлэхэд хаалга нэгдэн Дамирын орж ирээд түнд ёслон мэндчлэв. Дамирын харамгцаал Ёндангийн тархинд тэрнийг үдэш тэвэрт нь эргэлэн бүжиглэж байсан анхлан үнэртэй үцгэлэнд Элена харван ороод ирхэн тэр. Энэ муу нусан жур тэгж байгаад сэргэлэн ирээ. Тийм сайхан амтныг уургалаад нааш нь аваад ирдэг гэж бодсноо. За нөхөр Дамирын ямар хэрэгээр явна? Албархаад яах вэ? Наашаас уу? Хэмээн дотнчлоход Дамирын муухан инэмсэглээд сандалд суулаа. Түүний царай нэг л базаахгүй байгаа нь харвас илт. Дарга дорнод руу явуулах томилолтод миний нэрийг оруулчихжээ. Би уг нь Оросоос ирээд удаагүй байгаа юмсан. Энэ удаадаа хоттоо үлдчих санаатай. Тийм боломж байгаа болов гэдэл.
Ёндонгийн нүдэнд Еленагийн гуайлаг бие хөөрхөн инээд харагдаад түүний хэлснийг тоож сонссончгүй жуумалцснаа. Чи чинь ингэхэд хэдэн настай вүлээ? Дамиран гайхангүй түүн рүү харж 26 генерал. Гэхдээ нь Ёндон урагш бүхийн ойртож заахан нас. Харин эхнэр чинь хэдтэй вэ? Дамиран бүрж гайхсан боловч яагаад ийм юм асуугаад байгааг нь шалгах эрхгүй болохоор 24 хүрч байгаа хэрхмэ хэмээн хариулав. Ёндон хүссэн хариултан авсандаа урамтай толгой дохин цаашлаж түшлэхэ налан гэдийгээд эд хийж бүтээдэг залуу сайхан насандаа гэрээ мухар сахиж гэргийн гар харж суун гэдэг ч эр хүнд байж боломгүй зүйлтэй өхөө. Цаашид өсөн дэвших бодолтой байвал үүрэг даалгавраас хойш суугаад байж болохгүй шүү дээ нөхөр минь. Дамирч түүний юу гэх гээд байгааг нь ойлгож бушуухан босоод ойлголоо дарга явахыг зөвшөөрнө. Гэхэд Ёндон дуугийнхэн толгой дохиод араас нь харан үлдэхтэй нэрээ тэнд нэг сайхан сарна байгааг мартаж орхиж эр нөхөр нь эзгүй хойгоор хөөрхий бүсгүй айж ганцаардчил таараа эргэж очихгүй бол болохгүй хэмээн бодоод ганцаараа нуг инээд алдав. Хүүхэмсэг дарга нь инхүү инээд алдаж суухад хайртай эхнэрээсээ хол 2 сар шахам хугацаагаар явах болсон Дамиран сэтгэл гонсгорхон байлаа. Ядаж бахад сүүлийн үед тэдний харилцаа тунч асуудалтай байгааг хэлэх үү. Ингээд хол явчихаар улам бүр хөндөрөх юм шиг санагдаад болсонгүй. Гэвч төрдөө тангараг өргөсөн хүн болохоор тушаал зөрчилтэй биш дээ. Оройн нь амхандаа л эхнэртэй айтал засах санаатай амттай шимттэй зүйл худалдаж аван харилаа. Өмнө нь ганц ширхэг чихэр өгсөн ч хүүхэдчгэл баярлан авч хүзүүнд нь зүгдэн эрхэлдэг байсан эхнэр нь энэ удаад тунч ёзгүй өгтөв. Чухам яагаад ингэж шал өөр хүн шиг ажиллах болсныг нь ойлгож ядамгүй хөөрхий Дамиран дэмэл бүлтгэн байх нь өрөвдөлтэй. Нөхрөө томилолтоор явах болсныг сонссон Елена ямар ч сэтгэл хөдлөл үзүүлсэнгүй. Дамиран битүүхэн гомцсонч түүнийгэн ил гаргасангүй төвчжээ. Атсах шиг ааштай болсон эхнэрэн гүн нойронд дарагдмагц сая нэг араас нь зөөлөн тэврэн үсийг нь үнэрлэж хэвтэгтэй. Хүний нутагт ирээд ар гэрийнхнээ санаж өгүүлээ юм байлгүй дээ. Ядаж байхад чамаагаан хуучин муу байшинд тарчигхан амьдруулад би ч арчаагүй ир юм да. Энэ томилолтоор явж ирээд бушуухан байран хөөцөлдөж орох юм шүү. Хөдөө байгаа том ахтай холбоо бариад миний мэдлийн хэдэн малыг төхөөрч зараад мөнгийг нь явуул гэж хэлээ байц. Чамаагаан юугаарч дутаахгүй сайхан амьдруулна гэж бодон сэтгэл шулууджээ. Шөнжин өвчтөе зовлонтой хүмүүстэй зуралдан эмтэрэ гэж гүйсээр ядарч унах шахсан Еленаг гэртэн ирэхэд хүйтэн байшин угтан авлаа. Уг нь жижүүртэй хоноод ирэхэд нөхөр нь гал түлчгсэн хоолцоо бэлдээд тавьчихсан байдагсан. Даанч томилолтонд явчихсан хүнийг яалтай. Бүсгүй халамжтай нөхрөө хайлтхан өгүүлэх мэдрэмж аван гуйнгэлснаа гэнэт уур нь хурж чангаар хашгиран цүнхэн шидэж орхиод даарахын эрхэнд галан түлхээр пишн рүүгэн очив. Хуурай мод дорхноол дүрлзэн асаж халуун илч өөдөөс нь төөнхөн тун таатай. Елена галын дөл рүү гөлрөн сууж байхдаа хүүхэд насныхаа тухай дурсамжинд хөдлөгдөж орхилоо. Автагаан хамт мод бэлтгэхээр явдаг байснаа нэг удаа мод хагалж байгаад хуруугаан сүхтэн тэрүүгээр нэг уйлаа майлан болж байсан тодхон санагдана. Тэнгэр дутсан аавыгаан тэртээ хол их нутагтаа суугаан ээжигийн эргэн дурсах уя сэтгэл санаа нь зөөлрөн тайвширч унтахаар хүйтэн хөнжилдөөн шургав. Шөнжин нойргүй ажилласан болохоор тэр дорхноол нойр нь хурж нам унтаж орхилоо. Эргэн тойрон цав цагаан цасанд хучигдан нүд гэлбэн. Жихүүдс төрөм хүйтэн салхи эсгэрэн шуугаж хамгал арьсных нь нүгсвээр шурглан орох мэт. Елена даарсандан дагжин чичирч ноосон альчуураар биеэн орон ийшдэж харвал тэртээ цаана Дамиран цааш харан зогсож байхажээ. Зузаан гихчийн үстэй дах өмснө нь тунч дулаахан харагдахыг яа. Елена нөхрөө дуудах гэтэл хоолой таг сөөчгчээ. Өөрөө л явж очихоос өөр аргагүй тул унгаралсан их цасан дундуур зүтгэсээр баг багаар дөхөн. Гутлын түрүүгээр цас орж оймсон норох бөгөөд
хөл нь юу юугүй л тасраад унах гэж байгаа мэт час-часхийн янгинхан зовлонтой. Энэ хар хүйтэнд цасан дунд ингэж зүдэрч яваа өөртөө биш. Дамиринд л уурн хурч шүдэ 100 урагш зүтгэсээр арайхийн дэрэгдэн очоод таттал нөхрийнх нь халуун ингэрд уртхар үстэй царайлаг бүсгүй тас тэврүүлчихсэн хоёр хацар нь улаа бутран зогсож байхан тэр. Элина уурсан хашгирах гэсэн ч хоолой ногт гарсангүй. Дэмил тэр зэвэн хүүхний гялалцсан хар үснээс зулгаахаар гараан сар байтал дамирын түүний гарыг нь барьж авсан нь цааш унтал нь түлхэж орхилоо. Тэргэх аргагүй цочирдож гомдсон Элинагийн цөрхөн уйлахыг хар үст бүсгүй дооглонгүй харж байсан нь нөхрийг нь сугдан цааш алхахтаа гараа даллан салах ёс хийхэд хуруунд нь өнөөх чамин бэлзэг гялтганан харагдах нь тэрэ. Элина яг л галзуу хүн шиг хий бархиран цас самардаж тэдний араас зүтгэсэн ч газар ахисангүй. Өнөө хоёр улам цаашилсаар л. Элина хөнжил дотроо сарвалдсаар сая нэг цочин сэрлээ. Хамаг хөлсөн цовчгчээ. Гадаа цас орж байгаа бололтой жижигхэн цонхон цасанд дарагдан өрөө бүүдгэр оргино. Саяны босон явдал зүүд байсан хэдий ч дэндүү бодит байсан болохоор тайвширч чадахгүй зүрхэн бүлэглэн хэсэг хөвтөж байснаа гинэт ухсхийн босч чүгээгэн онгойлгож харвал хамгаас хайртай бэлзэг нь байдагтаал гялтганан байж байв. Сая нэг санаа намран урт амьсгаа аваад бэлзгэн хуруундаа зүүн багталтаяа харж суутал хаалга цохих нь сонсогдлоо. Нэг гартаан том удтай зүйл нөгөө гартаан шүхэр барьсан ёндон генерал малитлан инэн үүдэн зогсож байхыг хараад баг зэрэг гайхсан Элина түүнийг дотгошоо орохыг ураад хаалга хаах зураан. Энэ одоо цаснаар шүхэр барьж авдаг хачин юм бэ? Гэсэн шүү юм л бодож амжив. Ёндон шүхрэн эвхэж малгай болтойгоон тайлж өлөгчхөд цомхон тавилгатай даржин өрөөнд ормогцсон ийш тийш хямсганан харж хэсэг зогсов. Ийм сайхан бүсгүй ийм хачин оромжинд амьдарч байх ч гэж дээ. Хэмээн бодсоор хуучин муу сандал дээр хөгшөрч яваа өгцгөн 50 тухаллаа. Гентийн зочин ирсэнд сандарсан гэрийн эцэгтэй цаад өрөөнд аяг тавг харшуулан түжигнэж байсан нь тавгтай чихэр барьсаар орж ирээд. Оо яана би жижүүрээс бууж ирээд нам унтчих. Цай хоолгүй сууж аваад уучлаарай. Цай утахгүй буцхин. Гэт чихрэн ширээн дээр тавихад ёндон инээд алдан. За зүгээр дээ бялцуухай минь. Би л гэнэт ирж төвг удчихлаа. Дамиринг эзгүй чамайг ганцаараа байгаа болохоор санаа зовоод байж сууж чаддаггүй. Гэхдээ Элина их л урайлгахнаараа. Харин тийм ээ. Бүсгүйхэн ганцаараа ийм хүндий хүүтэн байшинд байхаар жаахан эвгүй юм. Та ч их сайхан сэтгэлтэй хүн юм а. Хэмээн зусардаж амжив. Бүсгүй өөрийнх нь ингээд ирсэнд дуртай байгааг ойлгосон ёндон баярлан нүдэн гялалзаж авчирсан тортой зүйлэн уудлан үнтэй арх дарс чихэр жимс гаргаж ширээн дээр өрлөө. Өөрөөс нь уян мултарсан энэ нэрийн ямар санаа өвөртлөн ирснийг гадарлаж байсан Элина цааргалахыг хүссэнгүй. Тэр нэг үдшилэг дээр хэлсэн үг нь одоо болтол бодогдож аазгааг нь хөдөлгөөд байсан тул харин ч ингээд хоёулахнаа уулзах боломж тохиосонд битүүхэн баяртай найлан хайтан инээд алдаж архины хундаг авчран бяцхан найран эглүүлвэ. Эхний хідэн хундагыг хэн нь бидэн тал зассан магтсан үгс шидэн татцгаасны дараа Элина зочиндон зориулан хоол хийсээр нэг мэтгэд орой болсон байлаа. Хоёул хятад дэнгийн гэрэлд хоолон эдэнгэн хатуу юмнасаа хүрцээр хэн нь халамцаж яриа хөөрөөч задгаараад ирлээ. Ёндон сандлаан чирсээр бүсгүй дойртоод болбраа гарыг нь атхан илбэж. Ийм сайхан гараар хар бур ажил хийн гэдэг тунчгүй нэгтэй. Ямар сайхан торгомсог болбраа арьс, ямар гоё сүмбэн хуруунууд вэ? Ийм гартай бүсгүй бол эр нөхөртөө эрхлээд эдийн дээдийг хэрэглээд л хэвтэж байвал зохино. Хэмээн дуржигнуулахад Элина хөвжөлтөө инээд алдан. Харин таач бүсгүй хүнд ямар үг хэлхий мэддэг хүн юм а. Бүх ирчүүд тань шиг сайхан бүсгийн үн цэнийг мэддэг байсан болж. Гэт санаа алдав. Бүсгүй энэ үгнээс одоо байгаа амьдралдаа сэтгэл дундурхан явдгийг нь ойлгосон ёндон бушуухан байдлыг гартаан авчаа.
Хэрвээ надад чам шиг сайхан бүсгүй эхнэр болж заяасан бол тосон домбуулж торгонд хөлбрүүлгсэн. Тэгээд л өдөр бүр энэ сайхан гарт нь үнтэй бэлэг атгуулаад л үнсэж инхрийлээд л. Гэснэн хошуугаан цорвайлган тонгоосоор гар дээр нь зөөлөн үнсээд авлаа. Түүний амнаас унах үг бүр бүсгүй шунаг сэтгэлийг өрдөн асааж байсныг хэлэх юм. Эд хөрөнгө эд баялаг тансаг амьдралын төлөө эр нөхрөө хаяад явхад амархан юм шиг санагдана. Гэхдээ энэ хүн чинь бас эхнэртэй шүү дээ гэж бодохоор л. Элина 2 хундандан архинаас дүүргээд ёндонд сарвайхтаа Би тэгвэл тэр эхнэрээс нь ч илүү янаг тачаангу айшилж энэ нэрийн сэтгэлийг өрөмсөн эзэмдэх хэрэгтэй. Тэгээд тэр имийг замаасаа зайлуулад эд баялаг дээр нь эзэн сууна. Хэмээн бодоод мушилсан инээхэд хуруундаа зүүсэн бэлзэгний өнгө нь хувиран солонгорч эхлэх нь гайхалтай.